одоо ирвэс гэдэг амтны тал руу бол одоо ингээ мал хараа бариад доктор бас хэцүү байна. Өөрхөх цаг байна одоо ингээ мал хараа ярих руу хөрлөг авах. Сүүлүүд одоогоос нэг 2-3 хоногийн өмнө энэ урдын яварт нэг бас нэг хөнөрсөн. Ямар ч юм одоо сүүлийн 2-3 өнний гарлагтай байна. Ирвэс 3 өн идсэн. Мөн тэгэл энэ хоёрын хооронд энэ дээр хүн байсан ч гэсэн тэр хүнийг бол тоохгүй байна. Гэрэл тусахтаар л цаашаа явж байгаа. Харанхуй болгоч хөнгөд шууд нааш хөрөд ирж байгаа. Мөнгө тогтоо гэж хүн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монголд хөтөлбөрийн газрын Алтай саяны бүсийн салбарын байгаль хамгаал хариуцсан ажилтан. Яг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бол Монголд энэ хөдөө нутагт илэрхий илэрж байна. Тэгээ бэлчээрийн асуудал бэлчээр хомсдод ирэхээр малчид бол хуучин одоо өндөр уулын одоо малаа бэлчээдгүй байсан газар руу шилжиж орох нүүх. Тийм учраас малаа бариулсан хүн бол ирвэсэнд бол дургу. Ингээд дургугаас болоод одоо нөгөөхийг одоо өшөрхөх одоо бидний одоо судалгаагаар бол одоо ер нь бол энэ хавх ерөөс барихад урахыг бол заавал ирвэсний хаягдаар тавьдаг. Яг одоо бид нар энд ирээд 8 хоног одоо юу тавиад урхаа тавиад 4 метр урхнаас нэг 4 метрийн хажуугаар өнгөрсөн байна. 1 2 3 4 ингээд энэ ийшиг өнгөрсөн. Ийшиг 2005 6-7-оос хойш л одоо ирвэс бол харьцангуй их ширүүсээд үйлд бол амар их хотлоо. Өдөр хотонд итгээс гадна өдөр ингээ хариулгаар бэлчээр явж явах. Шууд нөгөө загт нөгөөт нөгөө захаас нь авах гэсэн та тиймэрхүү. За ингээд бид нар өөр камерын судалгаанд өртөгдсөн бол эндээс бол одоо урд талын баруун талын хууль нь зүүн талын хууль нь одоо тайрагдсан доглон ийм ирвэс хахунд орсон ирвэс одоо ингэж тэгээд дараагийнх нь үгүй зүгээр өөр ирвэс байж магадгүй байна. Энэ бол нөгөө 13 онд төзөөлсөн. Тэгэхээр уул нь төзөөлсөн нь бол автоматар унах хэрэгтэй. Тэр нь явнаас болоод ажиллааг унааг байхгүй. Тийм учраас одоо нэг талаас бол нэг тийм байна. Нөгөө талаас бол энэ төзөөлсөн дотор ч өөр зөндөө мэдээлэл онцослоод өгдөө. Нэг хоног ирвэс идсэн. Тэр ирвэс идсэн хоньны сгийг бид нар энд тавиад тэгээд тойруулаад 1 2 3 урах тавьсан. More than 80% of the country territory is affected by desertification. It's already been raised by 2.1 Celsius degrees in Mongolia in last 70 years. Now many scientists say and predict that the temperature will likely to increase by more than 4 Celsius degrees by end of this century. Almost no living condition left for
human, not mentioning about wildlife. Хэрэг байна уу гэж. Сүүлчин болов. Энэ 14 Тэгээ одоохондоо энэ нэг юмыг дахиад бариад явах төр энэ бас өөр сонирхолтой. Юу ч бас өөр сонирхолтой юм байна. метр баярлж байна. Энийг дахин барьсан бол өөр дуран ирүүс барьснаас илүү их ач холбогдолтой. За тэгээд ер нь ирвсийн амьдралын одоо нарийн ширэмийг мэдэхгүй байгаа нь тэр нууцлаг амьдралтай. Эцнэрээ бид нар энэ тухайн газрын цааш явдгийн яадгийн гэдэг ямар газар нутаг эзэмшдэг гэдгийгээ бол нутгийнхаа иргэдэд хэлж ярьж танилцуулж ойлгуулж энэ үндсэн дээр хамгаалах арга хэмжээг авахд чухал ач холбогдол. Шинжлэх ухаанд ач холбогдолтой практик байгаль хамгаалалт ач холбогдол.